Авилгатай тэмцэх газраас нийслэлийн засаг даргын батламжилсан мопед, скутер болон түүнтэй адилдгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг гудамж замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулах тухай болон зөвшөөрөл олгох тухай захирамжийг тус хүчингүй болголоо. Сүүлийн 1 жилийн хугацаанд скутер, мопед сураантай холбоотой ослоор гэмтэж хохирох, хөгжлийн бэрхшээлтэй болох явдал 35% өссөнөөс 80% нь насанд хүрээгүй хүүхэд байна. Тиймээс ашиглалтыг хуульд нийцүүлтэл түр хориглолоо. Нэр бүхэн улсын хурлын гишүүдийн санаачлан боловсруулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр скутер, мопед явган хүний замаар зорчихыг бүрэн хориглолоо. Хуульд зааснаар эцэг эхчүүд 18 нас хүрээгүй хүүхдэд ийм Монголиагаар нэвтрэх эрхээ ашиглуулж мопед, скутер хэрэглэсэн бол 200 мянган төгрөгөөр торгуулна. Унахтаа сундлахгүй. Явган зоршигчийн гарцаар түрж гарна. Түрж гараагүй болон зөвшөөрлгүй газар орхивол 50 мянган төгрөгөөр торгоно. Энэ бол торгуул шийтгэл гэхээсээ илүүтэй аюулгүй орчныг бүрдүүлэх хүчин чармайлт юм гэж улсын хурлын гишүүн Лувсан Жамс тосдогчээ. Хурдан морины уралдаанч хүүхдийн гинтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянган төгрөг, нөхөн төлбөр 20 сая төгрөг байсныг суурь хураамжийг 250 мянга, нөхөн төлбөрийг 100 сая хүртэлх төгрөг байхаар шинжилжээ. Шинжилсэн үнэлгээг энэ сарын 15-наас даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө гэж хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерхий газраас мэдээллээ. Казахстаны Skate Airlines компани агаарын хөлөг Чингис хаан олуулсан нисэх онгоцны будал газардсанаар Астанагаас Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ. Хоёр улсын ерөнхийлөгчийн эхлүүлсэн ажил бодит болж манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх, манай иргэд гадаадын бусад орн руу зорчих, бараа бүтээгдэхүүн солилцох таатай орчин ийхүү бүрдэж байна. Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбоотой уг баярыг монголчуудын хамтаар тэмдэглэхээр Америкийн элчин сайдын яамнаас тусгай хөтөлбөр гаргаад байна. Тодорхойлбол Spider-Man Comic Fest парад, Америк бүрэгдчний үзүүлбэр, Америкийн дуу хоолой ба 8 дугаар армийн хамтлагийн тоглолт, хөл бөмбөг, саксны үзүүлбэр, уран сайхны кино, үндэслэгч эцгүүд сонирхолтой ихтгэл энэ амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Бурадад Улаанбаатар хотод зуны өглөөний тасгалууд үргэлжилж байна. Нийтдээ 4 талбайд нэгэн зэрэг болж байгаа энэхүү ажиллагаанд өнөөдөр зөвлөлийн талбайд хүмүүс таквондогийн элементүүдтэй тасгалыг дасгалжуулагчид, тамирчидтай хамтран хийжээ. Оролцогчид өдрийн туршид хүрэлцэх сайхан энерги, эрч хүч, сэргэлэн байдлыг олж авчээ. Ice Club-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрлөөрэй.